За ингээд би 14 хоногийн өмнө 22 нас хүрлээ. Тэгээд ингээ өмнөх амьдралаа бодоод хахад ерөөсөө надад юм завтай байсан үе нэгч байхгүй юм байна. Би ерөөсөө тийм баян хөрөнгөтэй айлын хөвгт байгаагүй. Гэхдээ айгүй тийм хүсэл тэмүүлэлтэй. Тэгээ намайг ингэж ойлгож дэмждэг гэр бүлийнхэнтэй тийм хүүхэд байсан байгаа байхгүй юу. Тэгээ багасаа дунд ангиасаа л гадаадд сурна гээл англи хэл тэгвэл сурах хэрэгтэй юм байна штэ гээд тэгээд гэгээнгүүр гэдэг тэтгэлэг тэнцээд бүтэн жил надад англи хэл үнгүү зааж хөр болж исэн. Тэгээд яг тэр зунаа хотын төвөр компаниудаар яваад би ингээд мэргэжлээ сонгох гэж байгаа маа танаа маркетингийн менежертэй ч уулзах болох уу танаа төслийн менежертэй ч уулзах болох уу гэд 15 настай юу ч мэдэхгүй тэгсээр нэ баахан ингээд найзгаа дагуулсан компаниудаар ороод тэгээ зөндөө олон мундаг хүмүүстэй уулзж исэн. Ахлах сургуультай томоожинд ч гэсэн тэтгэлэгтэй тэнцээд 19 дөө технологийн компанид ажиллаж үзээд софтвер девелопер хийж үзээд тэгээ гадаад руу өргөдөл явуулж байхдаа LinkedIn-ээр гадаадд сурж амьдардаг монгол хүмүүс рүү чатчээд би танаас зөвлөгөө авах гэсэн юм аа. Та надаа ингээд 15 минут видео коллоор зарцуулж болох уу гэд. Тэгээ бүр яг жинхнээсээ ингээд хүн юу хийж байгаагаа мэдэх юм бол тусалж дэмжихээр зөндөө хүмүүс байд юм бэлээ. Тэгээ нэг Америкт байдаг нэг ихч бүтээл бүр тентгийн цагаараа ингээд шөнө 2 3 болж байгаа байхгүй юу. Надад зөвлөгөө өгөөд зөвхөн ийм карьерийн талынч биш. Бүр ийм эмэгтэй хүн залуу насндаа яг юу хийвэл хамгийн гоё юм гэдэг тухай яриад. Тэгээ яг 20 настайдаа Европ төрээд тэгээд эндээс хакатонд оролцоод Сингапур яваад тэгээ ингээд буцаж ирээд Европын 10 гаруй улсаар одоогоор аялсан байна. Тэгээ соло трипүүд хийсэн. Тэгээ зарим нь болохоор бүх зардлаа ингээд Европын холбооноос санхүүждэг Erasmus Plus гэж жижигэн богино хэмжээний хөтөлбөрүүд байдаг. Тэгээ тэрүүгээр явангууд зардлын дагаад ингээд аялж явсан. Тэгээ зөндөө олон шинэ хүмүүстэй бас уулзсан байна. Тэгээ still одоо ингээд би ч одоо залуу хүний хувьд дахиад өөрийнхөө identity-г ямар хүн байх вэ? Би хүний хувьд ямар хүн байх вэ гэдгээ still бивэл тэгэл явж байгаа. Сурах хэвээр, сайжрах хэвээр юмнууд зөндөө байгаа. Гэхдээ одоогийн яг ийм амьдралын хэв маягтаа өдөр тутам хийж байгаа юмнуудаа айгүй сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг. Тэгээ зөвхөн ийм хийсэн юмнуудын хувьд ч биш. Одоо ийм өөрийнхөө яаж харагддаг ч юм уу гадаад үзэмжинд өдөр тутам хийж байгаа юмнуудаа тийм лайфстайл да эрүүл амьдралын хэв маягтаа маш туртай байдаг. За тэгээд энэ тухай бодож байгаад яг миний тархины цөм ихтгэл үнэмшлүүд юу байд юм бэ? Намайг юм сэтгэл хангалуун амжилттай өөрийнхөө амьдралд туртай байхад тусалдаг ямар яг тархины 3 цөм ихтгэл үнэмшил байгаад байна. Тэгээд энэ тухай өнөөдөр имжлэгээрээ ярихаар шийдлээ. Ингээд хамгийн ихнийх нь болохоор бид нар ерөөсөө ганцхан асуултанд хариулах гэж амьдарч байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол 80 наснда өөрийнхөө амьдралыг эргэж хараад би утга учиртай амьдарсан шүү гэж өөрөөр худлаа ярьахгүйгээр хэлж чадах тийм амьдралыг бүтээхин тулд амьдарч байгаа. Энэ нь ямар нэгэн нийгмийн юу амжилттай вэ, юу амжилттай биш вэ, юу дог вэ, юу дог биш вэ гэдэгтээ ямар ч хамаагүй. Тэгээ ерөнхийдөө философичд хүмүүс их хүн төрөлхтнийг судлаад юу гэж бас нэг тодорхойлдог байгингууд бид нар утга учир өгдөг амьтад юм байна. Чулуун зэвсгийн үеэсээ бид нар одоо нарыг бурхан гэж үздэг байсан. Тэгээ нөгөө аянга цахилгааныг сэлмэн гэж боддог байсан. Бид нар ерөөсөө л дэлхийн ертөнцийг хараад, эргэн тойрноо хараад учрыг нь олох гэж үздэг. Хэрвээ учрыг нь олж чадахгүй бол ямар нэгэн утга учир өгдөг тийм амьтад юм байна гэж тодорхойлсон. За тэгэнгүүт амьдралын утга учир ч гэсэн энтэй яг адилхан. Бид нар яагаад төрсөн гэдгээ мэдэхгүй, яагаад энэ дэлхий дээр байгаа гэдгээ мэдэхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний утга учир хүн болгон өөрсдөө өгдөг. Тэгээ энэ нь хүн болгоны хувьд өөр байдаг бахнэ. Би энэ тухай нэлээд сонирч харахдаг байсан юм. Хүн болгоны хувьд сэтгэл хангалуун амьдрал гэдэг өөр зүйл байдаг. Тэгээ ингээд манай жишээ нэг найз ерөөсөө би ийм том компанид ажилладаг болмоор байна. Google, Microsoft ийм том далайн жижигэн жараахан байх нь хамаагүй ерөөсөө тэнд ажилладаг болмоор байна гэдэг байсан юм. Тэгээл нөгөөдгөө чи уухгүй юу? Чи яагаад заавал ингээд Google-д ажилламаар байгаа юм бэ гэд. Тэнгүүт тэр хүүхэд надад юу гэж хэлсэн бэ гингүүд хүн төрөлхтний 0.1 ингээд 1% нь бүтээгчд. Ерөөсөө бид нар үүссэн цагаас хойш нэг л зүйлийн төлөө амьдарсаар байсан. Хүний насыг уртасгах, хүний survival-ыг уртасгах, бид нар илүү урт хугацаанд орчин тогтнохын тулд ингээд амьдарсаар ирсэн юм. Тэгээ энэ тухай одоо нөгөө дууг зохион бүтээсүнээс эхлээл гэрлийн шилийг зохион бүтээсэн Томас Эдисон технологийн хөгжлүүдийг авчирсан хүмүүс гээд ерөөсөө 0.1% нь бүтээгчд, үлдсэн хувь нь тэр хүүхдийн тодорхойлолтоор бол юм хэрэглэгчд байгаамаа. Би ганц л амьдрна. Би тэр 0.1%-ийн нэг хэсэг баймаар байна гэж байгаа байхгүй юу? Айгүй хүчтэй ихтгэл үнэмшил. Тэнгүүд одоо надад бол жишээ нь тийм амар ингээд топт нь
байх тийм хүсэл байхгүй. Яг гэвэл миний нөгөө утга учиртай сэтгэл хангалуун амьдрал чи арай өөр юм дээр байгаад байгаа. Тийм хүн болгоных өөр. Тэгээ би ингээд гэрийнхнээсээ ч гэсэн амар их асуудаг байсан юм. Та юуг үнэлт юм бэ? Яавал таны хувьд амьдрсан шиг амьдрал юм бэ? Сэтгэл хангалуун амьдрал гэж юу хэлээд байгаа юм гээд. Тэнгүүд манай ихч жишээ нь ингээд хувийн бизнестэй болох айгүй сонирхолтой. Янз бүрийн юм хийж үзээл, тусгаж үзээл ингээд байдаг байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр хүний хувьд нөгөө утга учиртай амьдрсан шиг амьдрал гэдэг нь юу хийвэл илүү их гоё байдаг вэ гингүүд, сэтгэл хангалуун байдаг вэ гингүүд. Тийм өөрөнгөс нь легаси үлдээх. Тэгээ бүр юм жоохон бахтаа ингээд скотчийг хэн бүтээсэн бол би ингээд скотчийг нэг бүтээгдэхүүн гаргачихад дэлхийд даяараа ингээд хэрэглээд ер нь ингээд одоо юм легасиг үлдээх нь штэ гэж бас боддог байсан байгаа юм. За тэгэнгүүт манай аавын хувьд бол сэтгэл хангалуун утга учиртай амьдрал нь ерөөсөө л тийм хүн шиг хүн байх. Тэгээ аавын хувьд энэ хүн шиг хүн байх гэдэг нь нэлээд юм шударга ёс, монгол хүн байх, одоо ийм хувь хүний үнцэн, шударга байдал энтэй нэлээд юм холбоотой юм том юм байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө л хүн болгоны хувьд энэ нь өөр зүйл байдаг. Энийг яг ингэж хэлж мэдгүй ч гэсэн хүн болгон аль хэдийн яг ийм сенс дотроо байдаг. Миний хувьд ингэж л амьдрах нь надаа ийм юм ингээд татагтаад байдаг шүү. Энэ нь надад чухал шүү. Тэг юмнууд хүссэн хүсээгүй анзаараагүй бид нар энийг үгээрээ гаргаж хэлсэн хэлээгүй аль хэдийн байгаа хөвчлэн ингээд хүүхэд наснаас шейпигдээ. За одоо миний хувьд жишээ нь ихтгэл үнэмшлийнхаа төлөө бүх юмаа хийх нь миний хувьд утга учиртай амьдрал ахгүй юу? Одоо итгэж үнэмшиж байгаа юмнууд өөрчлөгдөж болно. Гэхдээ тэрнийхээ төлөө бүх юмаа дайчилсан бол зоригтой амьдрсан бол надад утга учиртай амьдрал. Тэгээ надад болохоор юу илүү чухал байдаг вэ гэнгүүт зоригтой байх, эрхчлөө гэдэг ойлголтууд айгүй чухал. Одоо юм орон цаг, сэтгэлгээний цаг хугацааны эрхчлөө, даадын санхүүгийн эрхчлөө, энэ эрхчлөө гэдэг ойлголт надад бас ингэж чухал. Тэнгүүт хүн болгоныхт энэ нь өөр. Тэгээ би яагаад жишээ нь энийг ингэж чухалчилдаг болцсон гингүүд одоо яг би ингээд манай аваач болж настай хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүстэй хамт амьдрал, хамт ингээл байнгут бүр багасаа юу гэж ойлгосон бэ гингүүд цаг хугацаанд илэгдэхгүй үлддэг зүйл бол ерөөсөө л цаг хугацаа бүх юмыг л аваа авчдаг. Цаг хугацаанд илэгдэхгүй үлддэг зүйл дулсамж эсвэл хариуцлал үлддэг юм байна. Би амьдралдаа бага л хариуцлал тиймэр байна. Нэгсэндээ хийсэн шиг хийж, амьдрсан шиг амьдрж тэр нь ингээд хүсэж байгаа юмныхаа төлөө бүх юмаа л дайчилсан бол болох юм байна. Тэгвэл би ингээд бага хариуцлагатай илүү их тулсамжтай амьдрах юм байна гэдгийг бүр багаасаа ингээд ойлгоод өссөн байгаа байхгүй юу? Энэ бол зүгээр яг жижигэн жишээ л дээ. Тэгээ хүн болгоны хувьд юу үнэлдэг, амьдралдаа юу үнцэнтэй, яах ёстой вэ гэдэг. За нөгөө талаараа энийг жоохон сөргүүлээд ярих юм бол бид хэдийн одоо итгэж үнэмсэж байгаа, хүсэж байгаа зүйл яг жинхнээсээ хүсэж байгаа зүйл бас биш байж болно. Нийгэм одоо би ингээд багасаа нэг жоохон хувь хүний хөгжлийн сэтгэл зүйн номнуудад донтоод тэгээс сүүлд нь том болчоод ахлах ингээд юу гэж бодож байсан бэ гингүүд энэ хувь хүний хөгжлийн номнууд хэний ч зөвшөөрлгүйгээр амжилт гэдгийг карьер мөнгөтэй холбоод тодорхойлсон юм байна штэ гэж бодож ирсэн. Тэгэд юу гэсэн үг вэ гэвэл хүмүүс өөрөө утга учир өгдөг амьтад бид нарт өөрөө өөрсдөө миний хувьд амжилт гэж юу юм? Миний хувьд сэтгэл хангалуун амьдрал гэж юу юм? Миний хувьд амьдрсан шиг амьдрсан гэж юу юм? Миний хувьд зугаа цэнгэл гэж юу юм? Миний хувьд кул байна, дог байна, хүн шиг хүн байна гэж юу юм гэдэг нь бүгд бидний өөрсдийн тодорхойлолтоор тодорхойлогдож авах ёстой байгаа байхгүй юу? Түүнээс биш нийгэм бид хэдэдээ амжилт гэдэг бол одоо гой карьертай байхыг хэлдэг шүү. Амьдрсан шиг амьдран гэдэг нь тхийг хэлдэг шүү гээл бүх юм айдианууд шейплэгдсэн байгаа. Ийм хувц өмсүүлчээ, дог хүн ийм хувц өмсүүлчээ, лүүзер нэр одоо юу ч гэдэг. Энэ бүх айдианууд тийг дахин question хийгээд яг үнэхээр би энийг хүсээд байна уу? Эсвэл хин нэгний хүлээлтэнд нийцэх гэж хүсээд байна уу? Англи хэл дээр энийг бол одоо нөгөө you have dream to chase, not people to impress гэж гоё хэлдэг шүү дээ, тэ. Үнэхээр ингээд хийж бүтээсний дараа хинч харахгүй байсан ч гэсэн энэ зүйлийг still хийхийг хүсгээр юм байна уу гэдгийг дахин бодоод миний хувьд бүхэл ойлголтууд миний тодорхойлолтоор тодорхойлогдчихвэл айгүй зүг байдаг. Тэгжээж одоо ер нь бол хүн жоохон бие хүн болж байгаа байхгүй юу? Тэгэхгүй нэгтэй архитдаг газар очоо хүмүүстэй нийлэнгүүтээ архитаал амар ингэж фэшнлэг хувцалдаг хүмүүстэй очингуудаа фэшнлэг хувцлаал мэдээж бид нар ингээд одоо нөлөөлөлт нь орно. Гэтэл ингээл нэг амар юм сүрэг юм ярьдаг хараал хэлдэг хүмүүсийн найзуудтай болонгуудаа тэр нарыгаа дагаж хараал хэлээл эн чинь ингээд ерөөсөө те миний хувьд зугаа цэнгэл гэж юу вэ? Миний хувьд юу фан вэ, юу фан биш вэ? Би ямар хүний зан чанарыг хамгийн хүндлэхийн тэгээд
энэ одоо миний хүндэлж чадах зан чанар биш шүү. Би юм дотор өөрийгөө тавихгүй шүү гэдэг стандарт байхгүй, өөрийн гэсэн тодорхойлолт байхгүй хүмүүсийн хийх ажил байгаа байхгүй юу? Ерөөсөө л юм бусдын айдиагаар амьдрна гэдэг чинь ямар харамсалтай хэрэг вэ? Хин нэгний өгсөн тодорхойлолтоор, нийгмийн хүлээлтээр эсвэл хин нэгний бодол санаанд нийцэх гэж амьдрна гэдэг бол надад айгүй харамсалтай санагддаг. Тийм болохоор бүх юм өөрийн гэсэн тодорхойлолттой байх хэрэгтэй. Миний хувьд энэ бол ингээд зугац ангил биш шүү. Энэ ерөөсөө тийм одоо морали зөв зүйл биш шүү ч юм уу гэдэг өөрийн гэсэн тийм үзэл бодолтой. Яагаад гэвэл энэ бүх өгж байгаа утга учирууд чинь бид нар өөрсдөө өгд юм аа. Өөр хангаад нэг төслийн сайн дурын ажилтаа хийж явж агаад нэг хүнтэй танилцаад тэнгуү тэр хүн миний хувьд сумын төвд зургийн багш гэх нь утга учиртай амьдрал гэж хэлж ирсэн. Яг тэр юм шиг таны хувьд ямар амьдрал утга учиртай амьдрал юм бэ гэдгийг зөвхөн таал тодорхойлно. Энийг ямар ч нэг тийм хувь хүний хөгжлийн ном эсвэл нийгмийн тавьсан хүлээлт, эцэг эхийн гэр бүлийн хүлээлт тодорхойлдог зүйл биш ээ. Ихэвчлэн бидэд аль хэдийн энийг мэддэг байдаг. Зүгээр л яг тодорхойлж ингэж гаргаж ирээгүй байдаг юм шиг санагдсан. За тэгээд хоёр дахь цөм итгэл үнэмшил нь юу вэ гэвэл итгэл үнэмшил. Энэ миний нэлээд дуртай сэдв. Одоо мэдээж ингээд бидэд за би яг ийм хүсэж байгаа юм байна. Жинхнээсээ би нэг хиймээр байна. Миний хувьд энэ утга учиртай шүү. Тийм болохоор хиймээр ингээд мэдчихлээ. За тэгээд тэрнийхээ төлөө үйлдэл аваад эхлэнгүүд одоо бүтлгүүтэн шүү дээ. Хэцүүд нь угаасаа нэлээд хэцүү юмнууд болно. Бараг юм өөртөө итгэх итгэл үнэмшиллээ дахин бодож ирэх зүйлтэл юмнууд болно. Тэр үед яаж хүлээж авах вэ гэдэгтэй холбоотой. Энд ерөөсөө л өөрийнхөө цөм би хинбэ гэдгээсээ холоор хүлээж авах нь аюу зөв санагддаг. За би яг яадаг вэ гэх юм бол хоёр юмэрээ хамгийн эхлээд тархиа өмнө нь бэлддэг. Хэцүү челленж юм эхлэж байгаа бол одоо эн чинь ойлгомжтой шүү дээ. Анх туршсан юмн дээрээ шууд сайн биш байх чинь ойлгомжтой зүйл. Тэр чинь нэг тийм хичээд ахаар зүйл биш. Алдаа гаргана шүү, awkward моментууд байна шүү, хэцүү байна шүү гэдгээ эхлээд тархиндаа ойлгуулад тэгээд тэр үед яг ямар хариу үйлдэл надаас гаргах юм бэ? Би юуг буцааж ингэж өгөх юм бэ гэдгээ төрүүлээд боддог. Жишээ нь би одоо ингээд код анхсуулж байхдаа угаасаа л хүмүүс бууж өгдөг челленжинг гэдгийг мэдчихсэн. Тэгтэл би ингээд хамгийн муу мөчөө төсөөлдөг байсан байхгүй юу? Бараг юм жоо ичмээр сонсогдож магадгүй. Гэхдээ бусад хүмүүс ингээд бүгд чадаад би тэгээд ингээд чадахгүй. Тэгээ бас ингээд чадахгүй байгаагаа тэр ингээд олон хүмүүсийг disturb хийгээд хэлэхэд жоо юм хэцүү ч юм уу. За тийм мөчүүд хүртэл байна шүү. Гэхдээ хамгийн их ингээд show up хийдэг нь байчи. Яг жинхнээсээ өөрөөсөө гаргах их болдоо гаргах чи. Тийм байсан ч гэсэн яг ингээд тухайн өдрийнхөө амиг ойлгох гээд илүү цагаар сууч. Тийм хэмжээний би үнэхээр хүсэж байгаа болохоор тийм хэмжээний sacrifice гаргаж чадна шүү гэдгээ мэдчихсэн. Тэгээ ингээд яг үнэхээр хүсэж байгаагаа хүсэхгүй байгаа гэдгээ шийдэх ч гэсэн бас хэцүү шүү дээ. Гэхдээ яг би юу гэж боддог байнгут ямар нэгэн шин юм хийж үзэж байгаа бол ядаж 3-аас 6 сарын турш хийж үзээд тэгээд яг миний юм байна уу, миний юм биш байна уу гэдгийг ингээд шийднэ гэж жоохон бодоод байдیں۔ Жимд явахад угаасаа челленж юм байна. Челленж хийхэд хэцүү юм болж таарна. Тэгтэл маргааш нь би зүгээр жимийнхаа цүнхийг аваад гардаг нь байчаа. Тэг угаасаа цүнхээ авцсан байхад тэгээд чирж ирсэн болохоор жимдээ явчихсан юм аа. Тэгээд эсвэл одоо шинэ ажилд орох гэж би эхнийхээ 3 сарыг нэлээ юм одоо нэг шинэ юм хүмүүстэйгээ дасан зохицгож хэцүү байх шүү. Гэхдээ би мэдгүй бол шууд асуудаг нь байчаа ч юм уу. Яг ингээд өөрийгөө бэлдээд тийм хэцүү байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд бэлтчингүүд хамгийн гоё юм нь яг жинхнээсээ тийм хэцүү юм болонгод тарих ерөөсөө гайхаад байдаг байхгүй юу? Тэгэхгүй хүмүүс ингээд алан тална гэж ороод тэгээ хэцүүдэнгүүд энэ ингээд миний юм биш байна. Би ерөөсөө ийм юм хийх хүн биш юм шиг байна гэд бодоод байдгийн. Яг нөгөө хувийнхаа би хинбэ гэдэг итгэл үнэмшил рүү халдаагаад тэгээд эрэнгүүд дахиад хийхээ болчихно. Угаасаа ингээд талханд дургу гэж итгэж үнэмшиж байгаа хүн экстра ороод талах захиалахгүй шүү дээ. Тэр юм шиг дахиад ерөөсөө оролдож хийж үзэхээ болчихно. За яг тэгвэл ингээд жинхнээсээ хэцүү юм болцсон эсвэл нэг тийм хэцүү юм гэхээс илүү awkward moment ч юм уу би яг ийм хийж чадах хүн үү чадахгүй хүн үү гэдэгт сөргөөр нөлөөлөхөр юм болцсон. Тэрийг яаж харах вэ гэдгийг бас бид нар өөрсдөө шийдэж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэвэл надад одоо жишээ нь тийм юмнууд болонгууд айгүй юм гоё мэдрэмж төрдгийн яг үнэндээ. Жоохон awkward moment ч юм уу эсвэл ингээ оролдоод бүтлгүйтсэн. Тэнгүүт надаа болж шүү. Ийм хэмжээний туршиж үзэх зоригтой байсанд баярлалаа. Одоо юм хэцүү зүйлтэй тулгарна гэдгээ мэдчихсэн ч гэсэн тулшиж үзэх зоригтой байсан бөгөөд бүтлгүүдэх хэмжээний хол ирсэнд баярлалаа гэж боддог байхгүй юу. Тэгээ эн чинь нэг тийм
би ингээд худлаагаасаа гэж бодож байгаа юм биш. Үнэхээр ингээд гоё мэдрэмж. За яагаад гэх юм бол одоо ингээд нэг хүн жишээ нь ингэж хэлжсэн юм. Одоо ийм хэцүү юм тохиолдох болгонд би лагерийнхаа хажууд байдаг чулуу хагалдаг үйлдвэрийн хүмүүс ингээд чулуу хагалж байгааг харах туртай байсан гэд. Яадаг вэ гингүүд тэр чулуугч ингээд 50-60 удаа зөгчиж хагалж байгаа байхгүй юу? 50 удаа зөхиод юу ч болохгүй. 55 дээр юу ч болохгүй. 56, 57 юу ч болохгүй. Тэгэл ингээд 58 дахь удаа зөхөхөд чулуу ингээд хагалж байгаа байхгүй юу? Тэр ерөөсөө тийм 58 дахь цогцолт нь ийм илүү хүчтэй юу байсан биш. Өмнөх 57-тойгоо яг л ялгаагүй байсан. Гэхдээ яг эцсийн хүч нь build хийгдээд, add up хийгдээд өөрөөр хэлбэл тийм awkward мөчүүд, бүтлгүүтлүүд, оролцсон оролдлого ийм ирээдүйн тодорхойгүй дэлхий дээр хэн хамгийн олон хувилбараар юм толцож үзэн тэр хүмүүс чинь дахиад сураад яваад байгаа байхгүй юу. Тэгсэн хүнд л одоо ингээд эцсийн үр дүн гарч байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд одоо жишээ нь тий үнэхээр сайжрах гэж бодож байгаа бол тэр эхний цохол чулуугаа 1-2 зөгчижсэн хамаагүй дээр эртгэн л нөгөөдхөө зохиод эхэлж байвал хамаагүй дээр. Тийм болохоор тэр нь одоо тийм awkward moment нөө хэцүү moment нөө би сайжрах юм олцсон шүү. Энэ айгуу тийм гоё мэдрэмж болж хөрж ирээд байдیں۔ Надаа анх тулсаж үтсэн юмдаа сайн биш байх гэдэг чинь тийм буруу юм биш. Нэг өглөө босоод торт хэмээр санагдаад тэр торт нь төгс болохгүй байх чинь гайхаад ах юм биш байхгүй юу? Уусаа мундаг торт гэдэг хүмүүс чинь айл хэдийн те түлхийн түлээд түүхээ олгоод үдцсэн хүмүүс байгаад байгаа шүү дээ. Хэцүү мөчүүдтэй тулгарна шүү гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэгээ тэнд ямар хариу үзүүлэх вэ гэдгээ төрүүлж ингээд тархаа бэлдээд тэгээд яг жинхнээсээ тийм болоход маш зөв утга учир тийшээ өгөх хэрэгтэй. За одоо энэ хоёр дахь хэсгийг нь илүү гүнзгий тайлбарлах юм бол одоо жишээ нь би ингээд дөнгөж жимд явж эхэлж байхдаа ухаалтж унжсэн баггүй юу? Гэхдээ тэр үед нэг сармар айл эдэн явцсан байсан баха. Тэгээл буцаж ирээл бэлтгэлж байгаа л гинт ухаалтаад тэг хүн чинь ингээд ухаан алдах болонгуудаа ерөөсөө л хаана яаж ухаан алдах вэ гэж боддсон байлээ шүү дээ. Тэг ингээд тэр эмхтэй шүлшүүрийн юм дээр өөрийнхөө ухаалт газрыг бэлтэж байгаа байхгүй юу? Шүлшүүрийн хэсэгт ороод за тэгээ ухаалтсан юм. Бараг юм 30-40 минут амар муухай мэдрэмжтэй. Тэг ингээд таазуу хараад ерөөсөө босож чадахгүй. Тэгээд босгол юм бол ингээд толгой эргээд хэцүүд чинь. Тэг ингээд дэше хараад би угаасаа жоохон өөрийгөө шахаад тэгээд бэрээ муутгсан юм шиг байгаа юм. Би анхудаа л тэгж мэдэрч үзэж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө л бөөлчихгөө болдгоо. Тэгээ ингээд дээшээ хараад ингээд 30-40 минут хэвтэж байхдаа юу гэж бодож байгаа вэ гингүүд дахиж хизээч юм дэрхгүй шүү л гэж бодож байгаа байхгүй юу угаасаа. Тэгээ би найзтайгаа явжсэн. Манай найз гайг болж гэнүү гэд тэгээл нилээн удасны дараа арай гэж ингээд босож ингээд хагас сууж чаддаг болж байгаа юм. Тэгээ манай найз за хоёлаа харъя гэд. Тэгтээ би ингээд харчих юм бол дахиж өрн жимд ирэхгүй гэдгээ бас мэдээд байсан байхгүй юу. Тэгээ би найзтай хэлээд зөрөөдлээд за би харихгүй. Би ямар тааш ингээд бэлтгэлээ дуусгачаал харин надад ерөөсөө яаж дуусгах нь айгүй чухал байна гэд. Би өөрийгөө мэдж байгаа болохоор тэгж хэлээдсэн байхгүй юу. Тэгээ ерөөсөө тэнд ингээд үргэлжлүүлж сүртэй юм хийх үг нь хамаагүй. Тэгэл нэг жоохон ганц хоёр тасгал хийгээл гүйлтийн зам дээр хэдэн минут алхаж байгаа л тэгээ битээр гарч ирсэн юм. Тэгэнгүүт манай найз ингээд Очеста мундаг юм аа. Яаж исэн ч ингээд бэлтгэлээ дуусгадаг гэд. Тэг ингээд миний зүгээс одоо би жишээ нь юу гэж бодож болох байсан бэ гингүүд. Ингээд надаа нэг юм сони юм болцсон шүү. Жим ингээд миний хийх юм бараг жоохон биш юм шиг байна. Тэр чинь өстой хэцүү юм байл. Зүудээ тэгээ болцсон штэ гэдэг итгэл үнэмшилтэд үлдэж болох байсан. Эсвэл би тийм юм болж исэн ч бэлтгэлээ дуусгах гэж үздэг хүн шүү гэдэг итгэл үнэмшилтэд үлдэж бас болох байсан байгаа байхгүй юу. Гэхдээ энэ бол ерөөсөө ухаалтж унжаад үргэлжлүүлж юм гэсэн зөвлөгөө биш. Тэр чинь угаасаа буруу. Гол санаа нь ерөөсөө л би өөрийгөө хин гэж итгэж үнэмшиж гин гэдэг хүн болгоны хувьд айгүй чухал. Судалгаагаар энэ бол угаасаа батлагдсан байдаг. Би бол гэдгийн араас хэлж байгаа өгнүүд энийг заавал илт хэлэх албагүй. Гэхдээ бид эдийн толгойн дотор боддог юм байдаг шүү дээ. Би тоортон дотор би ингээд юм яахгүй жоохон идчихэд байд юм да. Би яг энэ дээр жоохон тууштай биш дээ. Би математик шиг юм тоо бодох юмнуудад нэг сайн биш дээ ч юм уу. Эсвэл за ер нь л би нэг ингэж чаддгүй юм да ч юм уу. Би тэд хэлсэн хэлээгүй тийм бодлоод байдаг. Эсвэл ингээд за би ер нь бол ингээд яаж исэн ч дуусгадаг хүн шүү ч юм уу. Энэ бүх хувийн итгэл үнэмшлүүд бид эдийн нас, хөөс, шашин, шүтлэг бүх юмнаас үл хамааран хэрэг хэмжээний орлого олохтой, хэрэг хүмүүс хүндлэгтэй, social status бүх юмтай 100% холбоотой байдаг гэдэг нь тодорхойлогдсон, батлагдсан шинжлэх ухаанаар. Дахиад нэг өөр жишээ хэлье заяа. Би одоо энэ content creating хийх гэж аюул олоодаа үзчихсэн. Эхлээд нэг
YouTube дээр нэг бичлэг оруулаад алга болоод тэгэл дахиад нэг Instagram дээр series эхлүүлээд тэгэл дахиад алга болоод тэгээ дахиад шинэ аккаунт нээж байгаа жижигэн бичлэгнүүд хийж үзээд тэгээд хаяал за тэгээд одоо энэ YouTube ч гэсэн байгаад байгаа байхгүй юм. Тэгээ яг хүмүүс одоо би энэ дээр бол ингэж бодож болно. Би нэг ингээд тууштай хүн биш юм шиг байна. Энэ яг ингээд миний хийх юм бас мөн үү? Миний таньдаг мэддэг хүмүүс намайг ингээд publicly оролдоод бүтлгүүдж байгааг харах ичмээр юм биш үү? Тийм болохоор би ингээд болох хэрэгтэй ч юм уу гэж бодож болно. Эсвэл би ерөөсөө ингээд толгойн хаад нэг санаатай байгаа бол ерөөсөө л аюу олон хувилбараар зөрөгтэй тест хийж үзэхээс айдгүй юм байна. Ерөөсөө би ингээд нэг юм бодсон л байгаа л аюу хувилбараар хийгээл юм байна. Дундан завсарлага авах нь хамаагүй ингээд туршиж үзээлээд юм байна. Тэнгүүд яг жинхнээсээ яг юу болсон бэ гэх юм бол угаасаа би эндээс аюу их юм сураад байгаа байхгүй юу? Сураал буцаж ирэх болгондоо илүү хүчтэй, илүү олон юм сурцсан буцаж ирээд байсан. Ингэж болд юм биш үү? Ингэж болдгүй юм биш үү? Энэ болд юм биш үү? Би ингэж хэвтэй юм биш үү гэдэг юмнуудыг цуглуулад яваад байгаа байхгүй юу? Тийм болохоор яг ийм болсон юмыг юу гэж харах вэ гэдэг аюу чухал. Яг одоо энэ дээр одоо ингээд нэг юмыг яг зүгээр галимтанд дуртахад хин ч ингээд чиний юу хийж байгааг яг нарийн тандаал энэ ястай тийм ихлүүлжсэн аа болчлоо ийм хийжсэн аа нэг ингээд балетанд явж эхэлжсэн аа болчлоо гээл тоолол цагдаал тандаал ингээд байдаг хүн нэгч байдгүй. За тэгээд тийм байсан ч гэсэн ямар хамаах вэ? Яг гэвэл одоо ингээд миний тодорхойлолтоор ямар нэгэн хүсэж байгаа зүйлийнхаа төлөө зоригтой алхам хийж чаддаг хүмүүс надаа хамгийн мундаг бахархууштай inspirable хүмүүс байдаг болохоос тэгээд би одоо өөрийнхөө таалагддаг тийм хувилбар хүн байж хахад одоо яг миний хийж байгаа юм бусад хүмүүсийн тодорхойлолтоор ичмээр ч юм уу кринж ч юм уу тийм байх бүр ямар ч хамаа байхгүй. За одоо 3 дахь буюу сүүлийн ихтгэл үнэмшил. Энэ нь яг одоо өдөр тутамдаа юу хийж ийн гэдэгтэй хамаатай. За бид нар үнэхээр миний тодорхойлолтоор утга учиртай амьдрал ч юм уу хүсэж байгаа зүйл гэдгийнхаа төлөө хийгээд үзэж байна. Энийг ингээд хийж ингэ хүсэж байна. За тэгээд тэрнийхээ төлөө хэцүү үе гарахад 100% ихтгэл үнэмшил өгөөд давж гараад ингээд явчлаа. За 3 дахь нь болохоор яг тэрийгэ хийгээд байна уу? Яг одоо хийж гин үү? Өдөр тутамдаа хийх гэж гин үү? Хийхгүй байна уу гэдэгтэй холбоотой. Бид нар хөвчлэн ингээд хүсэж байгаа юмаа мэдчихэд нэг нөхцөл тавиад ирээдүйд хойшлуулж чаддаг байхгүй юу? Тэгээд тэр нөхцөл нь яг тийм хэрэгтэй нөхцөлч биш. Тэгээ би одоо ингээд хүсэж байгаа юмнуудаа бодоод яг өдөр тутамдаа юу хийж гин? Тэр нь миний хүсдэг. Би болохоор энийг пилер гэж нэрлэдэг юм. Амьдралын тийм багнууд. Тийм багнуудыг үүсгэхэд нөгөөхнийх нь ингээд чулуу болоод олж явах хэрэгтэй байхгүй миний өдөр тутам болж байгаа хийж байгаа юмнууд тэгж чадж гин үү? Health wellness-ыг амьдралынхаа нэг хэсэг байлгана, чухал хэсэг байлгана гэж үздэг бол би одоо ч гэсэн ингээд бэлтгэл хийж л ах хэрэгтэй. Би одоо миний сонгосон мэргэжил ч юм уу технологийн салбарт ингээд ажиллана гэж боддог бол одоо дандаа л тэрний хөдөлгөөн ингээд юм хийж ах хэрэгтэй. Би өөрийнхөө creative hobby-нд цаг гаргана гэдэг бол бас ингээд скриптинг хийгээд ч юм уу. За эсвэл юм сэтгэл зүйтэй холбоотой энийг би юм миний том хобби ирээдүйд энэтэй холбоотой би ивент органайз хиймээр байна гэх юм бол өдөр тутамдаа би энэтэй холбоотой тархиа хооллдог тийм шинэ ном ч юм уу өөр ертөнцийг харах үзлээр өөрийнхөө тархийг байнга ингээ хоолж явах хэрэгтэй. Ямар нэг юм хийхийн өмнө тийм болохоор хийн, ийм болохоор хийн гэдэг нөхцлүүд тавиад байгаа нь аюултай. Яг гэвэл эн чинь яг логик шиг харагддаг юм билээ. Би ингээд Сингапурт нэг стартап хабд очиж уулзж ирсэн. Тэр юм стартапын боожуулдаг газар. Бүтэн кампус байгаа байхгүй юу? Амар гоё газар байсан. Тэгээд ингээд гаднаа юм саксны талбайтай бүтэн юм байшингуудтай. Тэгээд тэнд ингээд CEO нь бидэдтэй жижигэн кампустаар хийлгээд за тэгэл энэ барилга бол одоо манай техийн стартапууд хөгждөг газар. Цаатлага нь болохоор манай эмнэлгийн медикал стартапууд хөгждөг газар гэдэг. Тэгээд ингээд гаднаа талчин саксны талбайтай, жимтэй, кафед норол сухад нэг стартап өвнөр нөгөө стартап өвнөртэй ингэж уулздаг. Тийм юм бүтэн кампус цогцлбор байгаа байхгүй юу? Тэгэл би тэнд очиж бол ямар гоё юм бэ. Тэгээ ингээд ерөөсөө л ийм л газар би баймаар байна да гэж тухайдаа бодож ирсэн. Тэгээд CEO-с нь би ингээд та надад дадлага хийж болох уу? Би дахиад ингээд зунан Сингапурт ирж болох уу гэд. Тэнгүүд нөгөө хүн чинь нөө боломжтой ингээд чи миний нэрээ утсыг авчих тэгээ мэйл бичээд үзээ гэсэн баггүй юу. Тэгтээ би яг ингээд мэйл бичих гэж амар их юм болсон. Тэгээд тэр чинь нөгөө 100 хүртэл бас байгаа штэ. Би ингээд бодохдоо угаасаа боломжгүй юм чинь.
Тийшээ нэгт 3-4 сар очиж амьдрах зардлыг хэн гаргах вэ гэдэг нислэг юу болох вэ? Виз надад хэрэгтэй. Дээрөөсөө тийм нэг Сингапурын компани нэг амар тийм эксперт биш оюутныг авчраал дадлах хийлэх гээл хамаг зардлын даагаал тийм юм гэж угаасаа байхгүй штэ гэж бодоод би угаасаа боломжгүй гэж хэлээл гээ хойшлуулаад байсан байхгүй юу. Гэтэ яг цөмдөө юу байсан бэ гэвэл зүгээр айгаад байсан байхгүй юу гэдэг чинь. Тийм яг газар очиод би нэгт ингээд за ажиллаж чадах юм уу? Хоёрд одоо нөө Сингапур хүмүүс нэгт Singlish гээд арай нэг өөр англиэр яриад байдаг. Тэрийг ойлгоход айгүй хэцүү. Би тэнд очиод хүмүүстэй англиэр ярьж байгаа мөртлөө жоохон ойлголцож чадахгүй байгаа гэсэн. Тэг яг ингээд юм хийх гээд очдог английн бүр ойлгож чадахгүй бол яана гэл зөндөө юм бодоод тэг яг юм хийж үзхийг хүсэж байгаа. Гэтэ амар айгаад байгаа. Миний тарих намайг хамгаалаад ийм юмнууд байж болохгүй штэ гээд статик юмнууд заагаад өгч байгаа байхгүй юу. Тэгээ мэйл бичээд ингээд үзэнгүүд ингээд дээл бид нар чинь таны ингээд ярьж исэн юм намайг амар инспайрд болгосон. Би тэгээд одоо ингээд юу ямар байна гэд мэйл бичсэн. Тэгэнгүүт нөгөө хүн ингээд чи надад ингээд CV-гээ явуулчихаа. Манай яг ийм дадлагын энэ зүүнний юмнууд бол дууссан. Тэгтээ би чамайг ийм экосистем партнеруудтайгаа холбоод өгье гэж байгаа байхгүй юу. Тэр чинь ерөөсөө миний ингээд хэдэн сар delusional дээл өөрийгөө self project хийгээд бодоод ах ямар ч шаардлагагүй. Зүгээр би өөрөө л ингээд биччихэнгүүт нөгөө хүн ингээд тодорхой болгоод ингээд явцдаг байгаа байхгүй юу. Нэг юм эхлэж байгаа бол өөрийгөө жоохон мөргөлдүүлээд жинхнээсээ ингээд саад болоод байна уу? Би яг одоо яагаад хийж болох байгаа вэ л гэж айгүйх бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Зөвхөн хийж байгаа юм гэхээсээ ч илүү миний гаргаж байгаа реакшн, өөртөө хэлж байгаа юм надад таалагдчих нь үү гэдгийг айгүйх боддог. Яагаад гэвэл одоо ингээд тэнд тархинд юу болдог вэ гингүүд нейронууд дагаад wire хийгдчихэдэг. Тэгээ тэрийг нь болохоор neural path гэдэг юм замнууд үүссэн. Тэр замыг дахин идэвхжүүлээд байвал дагаал одоо нэг юмыг сөргөөр хүлээж авдаг хүн ёо моо гэж хүлээж авдаг хүн дээр дандаа л ингээл ёо гэж хүлээж аваад байна. Тэр нь хамгийн амар нь ерөөсөө ухамсаргүйгээр гардаг болчихно. Бид нар ботхгүйгээр тийм болохоор хүн хөгжлөх тусмаа ямар нэгэн юмыг эвдэхэд шинэ юм сурахад улам хэцүү болно. Өөрчлөхөд айгүй хэцүү болно. Угаасаа 30-40 жил ингээд дагаад wire хийгдсэн нейроны тэр замыг чи эвдэхэд айгүй хэцүү шттэ. Тийм болохоор одоо би хүртэл ингээл за би надаас яг ямар реакшн гараад байна, яаж би өөрийгөө илэрхийлээд байна. Одоо жишээ нь би ингээд ойрын үед юу барьж аваад байгаа гингүүд найзуудтайгаа ч юм уу хүмүүстэй ярьж агаад зүгээр юм хөвгөлтэй байх гээд өөрийгөө доош нэгээд байгаа байхгүй юу. Хөвгөлтэй тэр нугасаа хүмүүсийг инээлгдэг л дээ. Хүмүүсийн өрөөс тэгжилдгүүд гэхдээ өөрийгөө зүгээр ингээд тэнэгчин гэд хэлчихэд байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ бас надад ингээд яг хэрэгтэй юу. Тэгээ энэ болгоныгаа жоохон одоо эртнээс ингэж барьж аваад хэрэгтэй юу хэрэггүй юу. Би хамгийн их цагийг хинтээ өнгөрөөд байгаа юм. Хамгийн их цагийг би юу хийж өнгөрөөд байгаа юм. Тэр хийж байгаа өдөр тутам хийж байгаа юмнууд чинь миний хүсэж байгаа нөгөө багнуудыг босгоход нөлөөтэй юм байна уу, нөлөөгүй юм байна уу гэдгийг маш сайн шийдээд за ингээд энэ бол 3 дахь нь байлаа. За ингээд та бүхэнд өнөөдрийн бичлэг жоохон ч ихсэн хэрэгтэй байсан гэж найдаж байна. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцаая.